намайг Амар Буян гэдэг. Манай хүү ерөөл 16 настай. Саяхан иргэнийхээ үнэмлэхийг авсан. Монгол улсын иргэн байгаа. Манай хүүхд ямар замаар явсан гэхээр цэцэрлэгээр явсан, энгийн цэцэрлэгээр явсан, солонгох түүгээд тусгай цэцэрлэгээр явсан. Дараа нь сургуулийн насанд орохдоо бид нар сургуульд явах арай болоогүй сургуулийн орчинд өөрөө мэдрэхүүн бас асуудалтай. Чимээнээс бас янз бүрийн чимээнд их дургуутдаг байсан болохоор бид нар гэрээрээ сургалсан байгаа. Нийгэмшил талаас нь болохоор чинь пациент яваад ингээд хүүхдүүдтэй цуслан дээр хүүхдүүдтэй тоглуулад цуслангийн найзууд нь гэртээ ураад ийм маягаар ингэж нийгэмшлэн нөхөж явж ирсэн. Тэгээд 4-р ангиасаа Таиланд улсын Бангкок хотод олон улсын дунд сургуульд очиж 2 жил сурсан. Тэр болохоор олон улсын тусгай дунд сургууль байсан. Тэгээд 6-р ангидаа энд ирээд 55 дахь тусгай сургуульд орсон байгаа. 55 дахь тусгай сургуульд 4 жил сураад өнгөрсөн хавар төгссөн. Тэгээд тусгай сургуулийн хувьд бол яг бид нар шиг эцэг эхчүүдийн очдог газар байдаг. Яагаад гэвэл ерөнхий боловсролын сургуулиуд тэр болгон манай хүүхдүүдийг хүлээж авдаггүй. Тэгээ хүлээж авахгүй байх шалтгаан бол яг эхнээсээ би шалтгаануудыг сонсож ирсэн л дээ. Хувийн сургуульд нэг оруулах гэж үзчихсэн. Тэгэхэд болохоор эцэг эхчүүдээс гомдол ирж байна. Төлбөрөө төлчөөд байж хаа сая төгрөгийн төлбөр төлчөөд байхад ангид нь ямар хүүхд оруулсан юм бэ? Яг тэр үед миний хүүхдийн бол бэрхшээл нь юу байсан бэ гэвэл яг хичээлийн дундор гинт шууд юу санснаа хэлдэг. Гараа өргөхгүйгээр тэгээд цонхоор нэг болжмөр ч юм уу харагдвал хөөе болжмөр энэ босожгүйгээ цонхны тавир дээр очиж зогсчих ч юм уу те. Тэгэхээр бид нэр тэр тусгай Бангкокт өгдөг сургуульд очиж сурсан л та. Тэгээд гэхдээ энд тусгай сургууль сурж байхдаа аль болох нийгмээс тусгаарлахгүй тулд спорт урлагаар хичээллүүлж явдаг. Өөрөө их сонирхолтой, өөрийнх нь бас нэг сайн чанар байдаг. Энэ аутизмаа дагсан бас чанар байж магадгүй. Юу гэвэл их тууштай. Нэг юм сонирхол их тууштай эцсийн хүртэл явдаг. Урд нь зориг харагдвал тэр зоригынхаа төлөө бүр яхаас ч буцахгүй, шантаршгүй тийм зантай. Тэрийг нь бол усан сэлтийн багшч, теннисний багшч гэсэн онцолж хэлдэг. Миний хувьд бол одоо энэ хүүтэйгээ бол ерөөлтөд хичээлж байгаа сүүлд нь хамт олон зүйл оруулж өгч, хамт цуг тоглуулж, нийгэмшүүлэх. Нөгөөдөл нь хэлнэ. За. Одоо яа тоглоо? Чиний ерөөлтийн энэ чинь дутуу юм шүү. Энэ чинь болж шүү, ингэж. Нөгөө найз нөхөрлөлөгдөж чинь бас энэс үүсэж, улам татаж, эднийтэй хамтаж, нийлж бас нэг нөхөрлөлийг үүснэ гэсэн үг л дээ ер нь. Миний савчаас мундаг шүү дээ. Тэгээ оюуны тал дээр бол агуу англи хэлтэй. Надад би одоо энэ англиэр юм байгаад шавьярд орчуулдаг шээ. Би яг тесэр хичээллээд 3 жил болж байна. Энэ хугацаанд ямар тэмцээнүүдэд авсан? Зэргийн тэмцээн, өсвөрийн авраг, бээ зэрэгтийн тэмцээн. Тэгээд тэмцээнд оролцсон. Энэ жил 2 дугаар сард болсон Forte and Piano гэдэг улсын уралдаан байдгийг сонирхогч төгөлдөр хоор тоглодог хүүхдүүдийн энэ бол энгийн хүүхдүүд байгаа шүү дээ. Энэ уралдаанд орж насныхаа ангилалд алтан медаль авсан. Тусгай олимпийн ачаар манай хүү бол спорт руу хүчтэй орж ирсэн. Ширээний теннисээр хичээлсэн. 2015 онд дэлхийн тусгай олимпиад орсон. Хүрэл медаль авсан. Усан сэлдээр бас хичээлж байгаа. 2016 оны Зүүн Азийн бүсийн шилдэг тамирчин болсон тусгай олимпийнхаа гэх мэтлэн ингээд биднийг баярлуулад явдаг. Ирээдүйнхээ хувьд ярих юм бол бид нэр юу гэж харж байна вэ? Гол нь өөртөө ихтэй. Өөрийгөө хинээс ч дутахгүй, надад чаддгүй юм байдаг. Гэхдээ би чаддаг ч юм байдаг. Би чаддаг юмараа явна. Чаддгүй юмаа хүмүүсээс суралцсан гэсэн ийм бодолтой хүн болж өсөөсэй гэж боддог. Тэгэхээр энэ хүмүүс бол ямар даунтай вэ, аутизмтай вэ хамаагүй бүгдээрээ л бидний нэг хэсэг гэдгийг ойлгосон цагт хандлага өөрчлөгдөх байх гэж бодож байна л да. Эднийг бол ямар нэг юм дутуу бид нар илүү төрсөн. Эдгээр хөөрхөн өрөвдөлтөй дандаа бид нар зүгээр тусалж явах л ёстой гэж харах биш. Энэ хүүхдүүд чаддаг юм байдаг. Тэгээд сэтгэл ханамжтай л амьдруулах хүмүүс гэж тэгж боддог хүмүүс болоосаа л гэж бодож байна. Том болоо төгөлдөр хуурч болно.